Сайн үзэгчдээ төвцөг 7 хоногийн томилбор эхлэж байна. Бид төвцөг 7 хоногийн томилбороор энэ 7 хоногт болж өрнсөн үйл явдлыг та бүхэнд томилон хүргэдэг. Засгийн газрын энэ 7 хоногийн хуралдаанаар Эрдэнэс Монгол нэгдлийн бүтцийн шинжилгээг эхлүүлж, алдагдлалтай болон чиг үүргэнд давхардсан 10 хүртэлх компанийг татан буулгахаар шийдвэрлэж, мөн боловсролын салбарт нэг суралцагч, нэг компьютер, нэг анги, нэг ухаалаг самбар хөтөлбөрийг энэ оны 9 сарын 1-ээс хэрэгжүүлэхээр болжээ. Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэс Монгол нэгдлийг Чингис хаан үндэсний баялагын сан корпорац болгон өөрчлөн зохион байгуулж, уулуурхай уламжлалт бүтцтэй байгууллагаас хөрөнгөний удирдлага, баялагын сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан мэргэжлийн институт болгон үн шаттай шинжилгээр болжээ. Шинжилгээний хүрээнд үйл ажиллагааны чиг үүргэнд давхардсан үр ашиг багатай 10 хүртэлх компанийг нэгтгэх, татан буулгах бөгөөд үүний үр дүнд 260 орчим орон тоог цөөрүүлж, захиргааны болон түрээсийн зардлыг бууруулан нийт 67.3 тэрбум төгрөгийг хэмнэлт гаргахаар тооцсон байна. Мөн төрийн өмчит уулуурхай компаниуд өндөр үнэтэй офис түрээслэхээс татгалзаж, төрийн ашиглалт багтай үйл хөдлөх хөрөнгийг илүү үр ашигтай ашиглах бодлого баримтлана гэдгийг албаныхан онцолсон юм. За энэ удаад Эрдэнэс Монгол нэгдлийн хүрээнд томоохон бас шинжилгээг эхлүүлж байна. Ялангуяа засаглалаа хараад тус ойлгох, бизнесийн зарчмаараа ажиллах, уулуурхай компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй илүү хөрөнгө удирдах, за олон улсын зах зээл дээрээс хөрөнгө мөнгө усах энэ чиглэл рүү үйл ажиллагаагаа чиглүүлэх ийм шийдвэрийг гаргаж байна. За 6 сарын 15-наар Эрдэнэс Монгол компани одоо энэ хүрээнд бас нэрийг өөрчилж байгаа. Эрдэнэс Монгол компанийг Чингис хаан үндэсний баялагын сан корпорац болгон 6 сарын 15-наас хойш олон улсын зах зээлд гарах томоохон нэгдэл болгож ингэж өөрчилж байгаа. Мөн боловсролын салбарт хэрэгжүүлэх томоохон шинжилгээг танилцуулсан юм. Нэг суралцагч, нэг компьютер, нэг анги, нэг ухаалаг самбар хөтөлбөрийг 2026-аас 2028 онд үн шаттай хэрэгжүүлж, нийт 300,000 Chromebook болон 15,000 гаруй ухаалаг самбар сургуулиудад нийлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Монгол хэл математик хичээл хэмэл оюун ухаан суурилсан багш, туслах багшийн платформ нэвтрүүлж, хот хөдөөгийн болон төр хувийн сургуулийн боловсролын ялгааг бууруулах зорилт дэвшүүлсэн байна. Санхүүжилтийг төсөөс гаргахгүй бөгөөд төр хувийн хвшлийн түншлэл, санхүүгийн лизингийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр болсон байна. Монгол хүүхдбүрийг одоо мэдлэг ур чадрын хоцрогдлоос чөлөөлөө гэдэг бодлогыг зарласан тийм ээ. За энэ бодлогын гол зорилго бол одоо хамгийн сайн сургууль бол гэрт ойрхон сургууль байна. За тэгээ хот хөдөөгийн сургуулийн ялгаа, төрийн сургууль, хувийн сургуулийн ялгааг одоо арилгах юм аа гэдэг энэ бодлого хэрэгжиж байгаа. За энэ бодлогын хүрээнд хамгийн том хийж байгаа ажил бол одоо нэг сурагч, нэг компьютер, нэг анги, нэг ухаалаг самбар, за нэг хүүхэд, нэг хиймэл оюун ухааны багш, нэг багш, нэг хиймэл оюун ухааны туслах багш гэсэн одоо энэ том бодлогыг бид нэр хэрэгжүүлж өнөөдөр Монгол улсад үүссэн байж байгаа одоо мэдлэгийн ур чадвараас Монгол хүүхдбүрийг чөлөөлөх одоо энэ ажлуудыг хийж эхлүүлэх одоо түүхийн шийдвэр өнөөдөр ингээд засгийн газраас гарлаа. 26 оны 9 сар гэхэд 100,000 компьютер, Chromebook, 5,000 ухаалаг самбар, за 2027 оны 2 сар 100,000 одоо Chromebook, 5,000 ухаалаг самбар, 27 оны 9 сарын 1-ээс 28 оны одоо 9 сарын 1 хүртэл одоо 100,000 компьютер, 550,000 ухаалаг самбар одоо сургууль бүхэнд нийлүүлэгдэх одоо энэ ажлыг зохион байгуулахаар одоо эхэлж байна. Мөн үндэсний баялагын сантай холбоотой мэдээллийг энэ 7 хоногт танилцууллаа. Чингис хаан үндэсний баялагын сан компани гүйцэтгэх захирал Тэмүүлэнгийн мэдээлснээр тус сан стратеги ордын хилэлцээ, хөрөнгөний удирдлагын суурь судалгаа болон олон улсын баялагын сангийн туршлагыг нутагшуулах чиглэлээр ажиллаж байгааг мэдгдсэн юм. За Чингис хаан үндэсний баялагын сан компанийн хувьд бол өнгөрсөн хугацаанд 2024 онд батлагдсан үндэсний баялагын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах. За энэ дотроо үндэсний баялагын сангийн их үс сүрийг нэмэгдүүлэх, стратегийн ордын эзэмшигчтэй одоо засгийн газар хилцээ хийх ажилд бол санхүүгийн мэргэжлийн нэмжлэг бол үзүүлж өнгөрсөн хугацаанд ажилласан. За мөн түнчлэн үндэсний баялагын санг олон улсад данстай, олон улсын баялагын сангийн холбоонд нь бүртгэлтэй, за засаглалын зохистой зарчмаар цаашаага мэргэжлийн хөрөнгөний удирдлагыг хэрэгжүүлэх энэ зам руу одоо оруулах менежментийн болон стратеги төлөвлөлт, за үүний суурь бодлогын одоо судалгаануудыг бол хийж ажилласан. Мөн одоогийн байдлаар ирээдүйн өв санд 1.6 тэрбум ам доллар, хоримтлын санд 1.6 ихнийх төгрөг төвлөрөөд байгаа бөгөөд ийм Монголын системд иргэдийн хоримтлын тасанд дунджаар 500,000 төгрөг хоримтлагдсан байна. Оны эцэс гэхэд энэ дүнг 1 сая төгрөгт хүргэх зорилт тавьжээ. Иймэрхүү засгийн газар энэ 7 хоногт төрийн өмчит компаниудын бүтцийн шинжилэл, боловсролын цахим шилжилт болон үндэсний баялагын сангийн хөрөнгө удирдлагыг шинжлэх чиглэлээр эдийн засаг, нийгмийн томоохон шийдвэрүүдийг танилцууллаа. Боловсролын салбарын чанар, хүртээмж, санхүүжилтийн асуудал энэ 7 хоногт улс төрийн түвшинд идэвхтэй хөндөгдөж, нэг талд улсын их хурлын гишүүд боловсролыг дэмжих лобби бүлэг байгуулсан бол нөгөө талд боловсролын сайдын хамгаалан, хувийн сургуулиудын төлбөрийн асуудал зохицуулт хийхээ мэдгдлээ.
Улсын хурлын 26 гишүүн хамтран боловсролыг дэмжих лобби бүлэг байгуулснаа зарлаж, салбарын бодлого, төсөв, хууль, эрх зүйн орчин нэгдсэн байр суурьтай оролцохоо мэдэгдэв. Тус бүлгийг санаачлагч Улсын хурлын гишүүн Гал Бадарах боловсролын чанар нь ядуурлаас гарах хамгийн чухал гарц хэмээн онцолж, 2027 оны төсөв болон хөгжлийн бодлогын хилцүүлэгт нэгдсэн дуу хоолойгоор оролцоно гэдгээ мэдэгдсэн. Мөн Улсын хурлын гишүүн Ган Зэрэг боловсрол эрүүл мэндийн зэрэг хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалт удаан хугацаанд орхигдож ирсэн гэж үзэж байгаа илэрхийлж, багш нарын цалин, нийгмийн баталгаа, ажлын орчны асуудалд онцгой анхаарах шаардлагатайг дурдсан юм. Ерөөсөө манай улс бол энэ Казахстанд хийж байгаа тэр боловсролын шинжилгээг эргээд дагаад явах. Тэнд үнээр гадаад ихтэй сургуулиуд ингээд чөлөөтэй орж ирэх. Тэнд ингээд аливаа хөрөнгө оруулалт орж ирээд явах нь Казахстаны өөрийн хуулиар биш, олон улсын арбитрийн хуулиар явагддаг. Олон улсын хуулиар явагддаг. Тэр байтугай одоо хувийн сургуулиуд байгуулж байгаагаа дэмждэг, хөрөнгө оруулалт хийдэг. Тэгээ хөрөнгө оруулалтаа босгож байгаа гол зарчмууд бол одоо офшор гэдэг юм уу, эндээс оруулж ирж байгаа мөнгнүүдээсээ бол ингэж босгож байгаа гэсэн. Ийм онцлог биднэрт бас төстөө суралцаад хамгийн амархан одоо хэрэгжүүлээд явах юм арга байсан. Харин Улсын хурлын гишүүн Мөнх Соёл боловсролын асуудлыг зөвхөн хичээлийн хөтөлбөрөөр хязгаарлахгүйгээр хүүхдийн хүмүүжил, үеийнгийн дээрлэхэлт, цахим орчны сөрөг нөлөө зэрэгтэй хамтдаган авч үзэх шаардлагатайг онцолсон юм. Харин Улсын хурлын гишүүн Зулпаар боловсролын зээлийн сангийн бүтэц, чиг үүргийг өөрчилж, боловсролын хөгжлийн сан болгон өргөжүүлэх санал гаргаснаа мэдгдсэн юм. Ингэснээр зөвхөн оюутан зээл олгохоос гадна гадны туршлагатай багш, судлаачдыг Монголын ихтэй сургуульд ажилуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа мэдгдсэн юм. За би гаднаас багш гэдэг нь бол ихтэй сургуулиудын тухайд хэлж байгаа. Эхний ээжинд манай ихтэй сургуулиудын хөтөлбөрүүдэд маш их асуудал байгаа. Энэ одоо хөтөлбөрийг сайжруулахын тулд бид олон багшийг гадагшаа зэрэг явуулах тийм санхүүгийн боломж нөөц хязгаартай байдаг. Энэ нөхцөлд яадаг вэ зэрэг гаднаас тодорхой багш нар авчирдаг. Тэр багш нь бол дор хаяж тухайн дэглэмээр ажилладаг, тухайн сургуульдаар ажилладаг байдлаар хөтөлбөрийг сайжруулдаг. Энэ өөрөө өнгөрсөн хугацаанд хэрэгцээ сайн туршлууд бол бий. Олон улсын байгууллага. Тэр энэ байдлаар бид ашиглана. Харин үүнтэй зэрэгцэн боловсролын сайдын инх хамгаалан салбарын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, хувийн сургуулиудын өндөр төлбөр болон бүтэн жилийн төлбөрийг урьдчилан авдаг асуудлыг зохицуулах чиглэлд ажлын хэсэг байгуулснаа мэдэгдлээ. Тэрээр Монгол улсад багшийн хомсдоос болж сургалт тасалдсан асуудал байхгүй гэж тайлбарсан бөгөөд PISA үнэлгээний дүнг энэ оны 8 дугаар сард олон улсын жишгийн дагуу зэрэг зарлана гэдгээ мэдгдсэн юм. Мөн хувийн сургуулиудын холбоотой хамтран 14 хоногийн хугацаанд хилцүүлэг хийж, сургалтын төлбөртэй холбоотой асуудал тодорхой шийдэл гаргахаар ажиллаж байгааг онцолсон юм. За хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдийг энэ баг хүүхдтэйгээ 200 орчим сургууль байгаа. Тэгэхээр энэ сургуулиудыг одоо бид нар 9 жилийн тогтолцоон шийдвүүлээд заавчгүй сум дээр 12 жилийн тогтолцоо байгаа. Яг бол 10, 11, 12 дугаар гэж бас цөөх хүүхдтэй байгаа шүү дээ. Ингээд сум дунд яхах сургууль. Тэгээд юуны Кембрижийн тогтолцоотой. Тэгээд аймаг дээр Кембрижийн тогтолцоотой сургууль. 5 бүс дээр Кембрижийн тогтолцоотой сургуулиудыг одоо байгуулъя. Ингэх юм бол одоо хот хөдөөгийн сургууль, төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаатай адилхан байна. Бид нар хувийн сургуулиудын холбоотой ажлын хэсэг байгуулсан ажиллаж байна. 14 хоног одоо ажиллана. Тэгээд бид нар одоо энэ хувийн сургуулиудын үнийн асуудал, хувийн сургуулиудын нөгөө төлбөр, жилээр нь төлбөр авдаг асуудлууд дээр одоо зохицуулт хийхээр ингээд ажиллаж байна. Энэхүү боловсролын салбарын асуудал улсын хурл болон засгийн газрын түвшинд зэрэг өндөгдөж ихсэн ч сургалтын чанар, хүртээмж, төлбөрийн дарамт зэрэг олон жил яригдсан асуудлууд бодит өөрчлөлт болох хэсэг нь цаашдын хэрэгжилтээс шалтгаалгаар байна. Нийслэлийн засаг дарга Пүрэв Довог мега төслүүд татварын бодлого болон хотын хөгжлийн чиглэлд байр сууриа илэрхийлэхээ мэдгдсэн бол улс төрийн хүрээнд хотын удирдлагын тогтолцоо, эрх мэдлийн төвлөрлийн талаар шүүмжлэлт агуулсан байр суурь илэрлээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Пүрэв Довог Улаанбаатар хотод хэрэгжиж буй нийт 31.1 их найт төгрөгийн өртөгтэй 16 мега төслийн хэрэгжилтийн хувьд эдийн засгийн тооцоо, үр ашиг, эрсдлийн үнэлгээ болон иргэдийн дэмжлэгийг үндэслэн шийдвэр гаргана гэдгээ онцоллоо. Тэрээр аливаа томоохон төслийг зөвхөн улс төрийн амлалт, нэр хүн дээр бус, бодит үр дүнгээр хэмжих шаардлагатайг дурдсан байна. Мөн хотын төсвийн сахилга бат, ил тод байдлыг сайжруулж, татвар хураамж нэмэхгүй гэсэн байр сууриа дахин баталгаажуулжээ. Одоо ингээд агаар орчны бохирдлыг бууруулах ганцхан л арга байгаа шүү дээ. Энэ кокс нүүрс бол богино хугацааны л одоо шийдэл. Урт хугацаанд бол яндангаал багасгах ёстой шүү дээ. Одоо сэлт төвтэй адилхан орон сууцлуулах төслүүдийг маш хурдан хугацаанд хийх шаардлагатай. Дээрээс нь энэ гэр хорооллын төсүүд рүү дэг бүтцийн холболтуудыг хийж ижил бид нар агаарын бохирдлоос гарна. За төвчлөлттэй холбоотой шийдлүүд яригдж байна. За дээрээс нь энэ жил бол бас нийслэлийн төсвийн нэлээдгүй хувийн авцаамыг сайжруулах шийдэлээр тавигдчихсан байна. Үүнээс гадна өөр альтернатив хөлбөрүүд яригдана. Нийтийн тээврийн бас шинэ хөлбөрүүд дээр тооцоол хийгдэж байна. Ер нь тэгээ хотын дарга шууд одоо ингээд газар дээрийн шийдэд явна гэдэг бол маш аюултай. Тооцоо судалгаатай, нэлээд сайн шинжилж явахгүй бол энэ цаашдаа сөрөг үр дагавар авчирдаг. Дээрээс манай стратегийн асуудалтай
салбарууд дээр нэлээд сайн тооцоол хийх ийм шаардлагатай байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын Баатар хотын дараагаас Батөвл хотын удирдлагын тогтолцооны өөрчлөлтийг хатуу шөмжилж, нийслэлийн засаг даргыг ерөнхий сайдын шууд нөлөөгөөр томилдог болсон нь Улаанбаатар хотын нутгийн өөрөө удирдах ёсыг үндсэндээ содруулсан гэж мэдэгдлээ. Тэрбээр хотын даргын ард улс төрийн шийдвэр гаргагчид байрлаж, бодит хариуцлагын тогтолцоо бүдгэрсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн хотын өмнөх болон одоогийн бодлогын алдаануудыг дурдан, шийдвэрүүд иргэдийн оролцоогүй төвлөрсөн байдлаар гарч байгааг анхааруулжээ. Тэм бодлогын бүх ажлуудыг маш их хонцолтой зогсоосон. 16 онд ялж гарч ирээд одоо Батболд хотын дарга болсон шүү дээ. За ингээд энэ ажил ерөөсөө энэ ажлыг зогсцсон байж хатаар Нямбатар гарч ирж бол энэ ажлыг тодорхой хэмжээгээр хөгжлүүлсэн. Дотрооны ажлыг хөгжлүүлж ирсэн. Тийм үү? Тусгай замын автобусны ажлыг гэр оролцсон гэдэг ажлыг эрчимжүүлэх чиглэлээр явсан. Гэхдээ би саяхан бас хэлж ирсэн. Маш их хичээл зүтгэл байгаа нь үнэн боловч яг энэ хотын бодлогын асуудлын талаар бол нэлээд мэдлэг муутай хариуцлага хандсан гэдэг бол шүүмжилж хэлдэг. Улаанбаатар хотын даргыг шууд ерөнхий сайдын нэвтрдэг. Одоо Улаанбаатар хот бол үүндээ зүгээр агентлаг болчихлоо шүү дээ. Ерөнхий сайд даргын томилдог тийм үү? Нийслэлийн удирдах шийддэг. Тийм учраас би хэлээд байгаа. Одоо Улаанбаатар дээр орж байгаа бүх асуудлыг хөрөг давг гэдэг залуу хариуцахаас илүү учрал хариуцнаа. Тийм учраас учрал бүх хариуцлага үлээ. Одоо Улаанбаатар хотод ямар нэг юм ярих юм болох юм болвол тэр учралтай л хариуцлага тооцсон. Нийслэлийн удирдлагын шинэ бүрэлдэхүүн болон хотын хөгжлийн бодлогын хүрээнд нэг талд мега төслүүдийн үр ашиг, иргэдийн оролцоотой үйлдвэрлэн хэрэгжүүлэх байр суурь илэрч байгаа бол нөгөө талд хотын засаглалын тогтолцоог улс төрийн төвлөрөл, томилгооны нөлөөлөлтөд холбон эрс шүүмжлэх хандлага хүчтэй өрнөж байна. Энэ нь Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн загвар зөвхөн эдийн засгийн тооцоо бус, засаглалын ил тод байдал, хариуцлагын хуваарлалтай шууд холбоотой гэдгийг дахин харуулж байна. Түвш эрчим хүчний хараат байдлыг бууруулах ногоон тогтоолын хэрэгжилтийн хүрээнд төр хувийн хвшил хамтран Улаанбаатар хот болон орон нутагт цахилгаан автомашиныг цэнэглэх дэд үтсийг байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэл энэ онд 80 байршилд ногоон өртөө байгуулахаар төлөвлөжээ. Монгол Улсын ерөнхий сайд учрал хувийн хвшлийн байгууллагуудын төлөөлөлтөд уулзаж цахилгаан автомашины дэд үтсийг хөгжүүлэх санал төслүүдийг хэлэлцлээ. Улаанбаатар хотын худалдааны танхимаас танилцуулсан хөтөлбөрөөр 2 жилийн хугацаанд Улаанбаатар болон орон нутагт нийт 500 орчим цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулах тооцоолол гаргасан байна. Мөн КОП 17 хурлаас өмнө 40 цэнэглэх станц ашиглалтад оруулж 2030 он гэхэд Монгол улсад 50,000 цахилгаан автомашины хэрэглээ бий болно гэж тооцоолжээ. Ингэснээр 5 жилийн хугацаанд 300 сая литр шатхууны хэрэглээг орлож 200 сая $2 хэмнэлт гаргах боломжтой гэж үзсэн байна. Энэ бол нийгмийн хариуцлагын төсөл. Дээр нь нэг компани хийх боломжгүй. Маш олон компаниуд нэгдэж энэ чиглэлийн ногоон бизнест орох сонирхолтой, энэ чиглэлээр ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүд маань нэгдэх газар нь өөрөө Улаанбаатарт худалдааны танхим гэсэн юм платформ болж бид нар ингэж ажиллаж эхэлж байгаа. Тийм учраас энэ төсөл маань өөрөө олон компаниудын хандив хөрөнгө оруулалтаар хийгдэх юм. Хөтөлбөрийн өрөөнд энэ онд Улаанбаатар хотод 80, орон нутагт 30 байршилд цахилгаан автомашины цэнэглэх станц байгуулахаар төлөвлөжээ. Цаашид замын үед Улаанбаатар чиглэлд цэнэглэгч кофе шоп, үйлчлэгээний төв бүхий ногоон өртөөний цогцлоор байгуулах санал дэвшүүлээд байна. Ерөнхий сайд учрал төслийг хэрэгжүүлэхэд төрөөс газрын болон татврын бодлогоор дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж 6 дугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулан ажлаа эхлүүлэх чиглэл өгчээ. Зам тээврийн яам нийслэл хоёроос бол байршлууд зөрөөдөх шүү. Тэр хувийн хвшлүүд хамгийн их хүн холигддог төвлөрсөн газруудаар энэ 80 байршил дээр фаст чаржийг тавья. Үүнийг сангийн яам тэр татврын 1% хөнгөлөлтөөр санхүүжүүлэхийг шийдвэрлээ. Дээрээс нь татврын ерөнхий газрын дарга ирсэн. Тэгээ төр заавал өмчлөлтөө авна гэж асуудлыг өндрүүлэхгүйгээр тэгээ зөвхөн нарын дарга тэр 1%-ийг шийдвэрлээд яг энэ 80 байршил дээр ажлуудыг эхлүүлээ. Тэгээ 6 сарын 5 гэхэд гэрээгээ байгуулж барилга угсралтын ажлыг эхлүүлээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Пүрэв Давгийн мэдээлснээр нийслэл бүртгэлтэй 804,000 автомашины ердөө 1.2% цахилгаан автомашин байгаа юм байна. Тиймээс цэнэглэх дэд үтсийг нэмэгдүүлэх замаар цахилгаан автомашины хэрэглээг дэмжих шаардлагатайг онцоллоо. Мөн ногоон тогтоолын хүрээнд 5 байршилд батарей хоригдлоор нарны цахилгаан станц байгуулах ажилд оролцох сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлсэн байна. Тэгэхээр манай Улаанбаатар хотын агаарын бохирдлын нэг 30 орчим хувь нь бол автомашинаас шалтгаалж байгаа. Тэгэхээр бид бол яалтчгүй юм цахилгаан машин, ногоон машиныг тоог нь өсгөх шаардлагатай байгаад байгаа. Хамгийн гол нь хувийн хвшлүүд маань ингэж сайхан сонирхоод орж иж байгаад бол хотын даргын хувьд маш их баяртай байна. За миний зүгээс юу хийж чадах вэ гэхээр та бүгдийг зөвшөөрлөө аваад процессыг эхлүүлэхэд ямар нэгэн одоо саад
тэг байхгүйгээр маш амар хэлбэр байдлаар хурдан асуудал шийдэх байдлаар зохицуултуудыг хийж өгье. Үдээс хойш манай нийслэлийн зөвлөлийн хурал болно. Энэ дээр би тусгай ажлын хэсэг гаргаад яралтай ажилд нь оруулъя. За зам тээврийн яамтайгаа бол 80 цэгийг бас хамтдаа цэгийг бол тогтооё тийм ээ. Дээрээс нь Улаанбаатар хотын худалдааны танхимтайгаа уулзаад яг одоо бизнес эрхлэгчдийн зүгээс ямар саад бэрхшээл байна тийм ээ. Нээлттэй яриад ингээд цаашаа явъя. Энэхүү засгийн газар түлш эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах хүрээнд цахилгаан автомашины дэд үтс, сэргээгт эрчим хүчний төслүүдийг төр хувийн хвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан үе шаттай өргөжүүлэхээр ажиллаж байна. Засгийн газрын ээлжид хуралдаанаар уул уурхай төрийн өмчит компани шинжилгээний хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл болох үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар агаарын бохирлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны шийдвэр зэрэг 20 гаруй асуудлыг тус хэлэлцэв. Улсын хурлын энэ 7 хоногийн чуулганаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хүүхдийн өвчлөлт дэмжих тухай хуулийн төсөл зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, Монгол улсад агаарын хөлгийн түвш нийлүүлэх тухай Монгол улс болон Оросын улманы улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг сойрхон баталлаа. Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байгаа үр ашиггүй давхарсан зээлээр санхүүждэг төслийн шинжтэй ач холбогдолгүй 10 компанийг татан болгох шийдвэр гаргалаа. Улсын хурлын 26 гишүүн хамтран боловсролыг дэмжих лобби бүлэг байгуулсан талаараа мэдээлэв. Эрүүл мэндийн статистик тамлалтын тогтолцооны чадварыг бэхжүүлэх үндэсний баг хурал боллоо. Үндсэн хуулийн цэцгийн дарга гишүүн болон улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн томилгооны асуудлаар альсан намаас мэдээлэл хийлээ. Хүний эрхийн судалгааны чанар үр нөлөөг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрээсөг 12306 ээжид алдар тэхийн одон гардуулав. Ардчсан намын бүлгийн хурлаар цэрэг бусдад зодууж амиа алдсан хэргийн талаар мэдээлэл сонсов. Ирээдүйн өв сангийн хүүгийн орлогыг хүүхдийн хөгжилд зориулахаар болов. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцээс 36 гайлын улсын байцаагчийг яллагдагчаар татаж албан үүргийг төдгөлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 96 тэрбум төгрөгийн зээл олгоно. Монгол Японы дэвшилтэд анагаах ухааны хамтын ажиллагааны семинар зохион байгуулагдав. Логистик форум 2026 арга хэмжээ зохион байгуулагдлаа. Нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийг эх сарын 1-ээс эхлэн өвлөгчд шийдвэрлэнэ. Барилгын салбарын 100 жилийн ой хүрээнд барилгын технологийн өнөө ба ирээдүйн сэдвт форум боллоо. Манай улсад энэ сарын 28-наас эхлэн эх сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулах шатрын Аз ТV аврах шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ. Дотоодын аяллыг дэмжих аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-ноос Төв талбайд 12 дахь жилдээ зохион байгуулагдана. Хуур музик фестивал олон улсын хөгжмийн наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Дархан уул аймагт 15 настай 5 хүүхэд нэгнийхээ эцэг эхийн автомашиныг зөвшөөрлөг унаж яваад 2 хүүхэд харамсалтайгаар амнасаа алдав. Улаанбаатар зүтгүүрийн депогийн цахилгаан хөдөлгөөрийн цэгийг ашиглалтад оруулах нээлтийн ёслол боллоо. Хүүхэлдэйн киноны хөгжмийн концерт улсын филармонд болно. Энэ сарын 31-ний өдөр төхөх Бурхан багшийн их дүүчин өдөр Сүхбаатарын талбайд 1000 зул өргөнө. Авраг Хадбаатар туурагтал сангаас аврагын гараа Монгол туурагтны өсвөр үеийн үндэсний их наадмыг зохион байгуулах талаар мэдээлэв. Энэ жил улсын хэмжээнд 70 гаруй хүүхдийн цусланд 200 мянга гаруй хүүхэд хүлээн авах уурчилсан тооцоо гарчээ. Хүүхдийн цуслангуудад гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Улсын хэмжээнд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг зөрчилд холбогдогчдын 91.2%-ийг 15-аас 35 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлжээ. Баян Улгийн аймгийн 2 сумын 4 багийн нутагт малын гоц халдвар төвчин гарч 20 зэрийн дэглэм тогтоожээ. Та бүхэнд Төв цэг 7 хоногийн тойрон хөтөлбөрийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.